таны тэр ярианд бол хүн болгон бизнес эрхлэх боломжгүй гэдэг зүйлийг ярьсан байхгүй юу? Тэгэхээр энийг яагаад ярих болсон? Үнэхээр тийм юм уу? Мөнгө хийн гэдэг бол одоо 10 жилийн аялал байлаа гэж хэлэх юм. 9 жил мөнгөгүй явдаг тухай ярьсан байдаг үстэй. Тийм. Тэгэхээр 9 жилийн тэр мөрөөдлийг төвчээртэйгээр тэр яг хийх гэж байгаа зүйлдээ өөрийгөө бэлдээд хэл сурах болдоо сэрх хэл сураад зөөлөн ур чадвар харилцаа манлайлал те дийл хийх одоо хэцэл хийх те зөв сахилга бат гэх ингээд маш олон юм зөөлөн ур чадварыг суралцаад дээрэс нь өөр борлуулалтын хард скил ч юм уу хатуу ур чадвар суралцаад өөрийгөө 9 жилийн хугацаанд бэлдээд энэ хооронд чи мөнгөтэй мөнгөгүй доромжлууд нь чамайг хамгийн ойрхон байгаа хүмүүс чинь доромжлон тий бүгдийг үзэн штэ хамгийн ойрхон байгаа хүмүүсээс чи эхлэж чамаа чи ярьсан шигэ байдгүй чи тэр нь худлаа энэ худлаа гэж чамайг хамгийн ойрхон байгаа чиний итгэдэг найз чиний ах дүү самраг садан хамгийн ойрхон байгаа хүмүүс чамаа нэгтсэн найз нөхөд тэн дотор чи 9 жил тэс чадах уу 9 жил чи мөнгөний араас хөөцөлдөж чадах уу угаасаа төр өгөхгүй бити горд өгөхгүй шүү дээ угаасаа харин тэр утал чи тэс чадах уу 9 жил тэс чадах уу а тэгэд тэс чадсан хүн бол Джек Ма байхгүй бизнес хийнэ гэдэг чинь зүгээр боол хийнэ гэсэн үг шүү хэрэглэгчдэд таалагдж байгаа юм хийхин тулд тэр хүний төлөө бүх талаар нь өөрчилж боол хийнэ гэсэн үг шүү бас нэг талаараа гоё нэг талаараа тэр чинь ингээд бас яг гоёхоо нөгөө тал шиг муухай зүйл нь бас байж байгаа шүү гоё нь санхүүгийн хэрэгчлөөнд хүрэх юм яг гоё нь бол санхүүгийн хэрэгчлээнд хүрэх биш байж магадгүй гоё нь бол нэг тийм нэг зорилгынхаа төлөө яваад ах нь гоё. За би энийг хийчихээ да тий. Жишээлбэл би архины бизнес хий гэж бодож явахдаа би мөнгө олно гэж хэлсэн. Гэтэл би нэг тийм нэг юм энэ юм хийхээр би нэг аз жаргалтай болох юм байна гэсэн нэг тийм зорилго байх хэрэгтэй байсан юм билээ. Гэтэл би тэрийг хийхээр тэр бомхон болно гэж бодож ирсэн байхгүй. Яагаад тэр олон бизнесээс заавал архины бизнес? Гэхдээ яг хамгийн их мөнгө олдог салбар гэж би өөрөө санхүү бизнесийн удирдлагаар төгссөн зах зээлийн потенциал хамгийн өндөртэй бизнес юу вэ гэдэг тэгвэл 300 тэрбум төгрөгийн зах зээлийн потенциалтай би 10% эзэн тэгээ баян болно гэж бодоод тэгэл би энэ дотор орно бизнесийн маркетинг хийж чадна би борлуулалт хийж чадна би энийг зохицуулж чадна миний хөрөнгө оруулалтыг олж чадна гэж өөртөө итгэл нэг жоох хөөгдтэй тэгэл алдаа гаргачихгүй да тэгэл яг өрөнд орсон тэгээ тэр чинь өөрөө амар том сургалт байхгүй би тэрийг хийгээгүй бол өнөөдрийн төвшөнд ингэж зэгцтэй тарих оюун ухаан ингэж зэгцрэхгүй шүү дээ. Тэгэхээр би тэрнгээр асар том те хэдэн 100 мянган доллараар одоо те Харвард шиг сургууль сурцсан гэсэн баггүй бод тэр амьдрал дээрээ сурцсан байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр ерөөсө харамсдаггүй. Тухайн үед айгүй харамсдаг байсан. Мөрөөрөө уртгаа хийгээ явуулсан бол алах байжтэй гэж бодож байна. Харин одоо эн чинь халаад байгаа юм шүү. Хүнтэй асуудалтай тэмцээд чадаа те. Тэрнээс том юм мөрөөдөлтөө итгэлтэй хийсэн хүн хэрэгтэй. Жинхэнэ удирдаг. Жалганаас гарцсан сэтгэлгээтэй хүн хэрэгтэй. Би бол зөвхөн сэтгэлгээтэй хүн ярьж байгаа шүү дээ. Жишээлбэл магадгүй энийг ерөнхийдөө сонсож байгаа бол тий тасархаа сэтгэмээр байна. Өшөө энэ ард түмнийг өшөө олон хайрламаар яг таны хүүхдгээ бодчих. Тий ерөнхий сайдны ч юм уу яг энэ танаа хүүхдүүдгээ бодчих. Тэгээ яг чиний гэр бүл гэдэг өөрийгөө энэ яг миний гэр бүл шүү гэдэг ингээ ботчих. Сэтгэлгээний итгэлийн хямралд очиод байгаа болохоос бид нэр тэг өөр хямрал байхгүй шүү дээ. Ерөнхийлөгч байна уу, ерөнхий сайдч байна уу, дараа нь хэн бийдээ тий. Дараагийнх нь хэн болдоо, оюут нь маань дахиад боллоо гэж бодлоо. Ерөнхийлөгч маань дахиад боллоо л гэж бодъё. Тэгвэл эдрийгээ дахиад бид саппорт хийх хэрэгтэй. Нэг нь болгочоод араас нь нуулаад ах яг гадаа. Тэгээ нөгөөтг нь битгий хөөрөөч. Өөрөө тий нэг хааны судал суучаад харин илүү боол болох хэрэгтэй байхгүй юу? Илүү гоё ард түмэнлэг болох хэрэгтэй. Илүү хэрэглэгчлэг болох хэрэгтэй байхгүй юу? Томрог тусмаа гэсэн үг шүү дээ тий. Гэтэл чинь нөгөөдг нь бас ингээд улам ингээд нэг том дарганы дүр тоглоод иж болохгүй байхгүй юу? Эсвэргээрээ илүү ард түмэндээ хайртай болох хэрэгтэй юм шүү. Би үл яг бизнесийн загвараар бодож байгаа шүү дээ. Бизнес хийхээр үнэхээр ус төртэй холбогддгийм а гэдэг шиг тэнд нөгөө холбогдсон байгаад байгаа юм уу? Лого холбогдсон. Яг зөвөр нэг юм шиг энэ чинь нэг тийм нууц биш шүү дээ. Зүгээр ийм төрд аюу том төсөв байна. Төр өөрөө том MCS болцсон байхгүй.
тэр нь бити давч та тэр нь бити хатаарах л да. Хэн нэг нь аваад хийгээл дээ. Тэр чи өөрөө бид нар ч хөгжөөг уулсан чинь дахиад юм хийхээр ч хөгжнө үстэй. А тэг хөгжгөр тэрийг чи нэг нь хийхээр нэг 10 цаас олно үстэй. Тэг 10 цаас олго л дээ яадгийг. Тэр нь сонирн биш. Тэрнийхээ зөвшөөрлийг өгөх гэж битийг шантаажлаа дээ. Тэрийг бити хийх гэж удаагаа дээ. Тэрийг хийх гэж битгий ингээл нэг юм ингээд байгаад ээ гэж хэлэх гээд байгаа юм л да. Над бол тэгж л хөндлөнгөөс бол тэгж л харагчаа. 126 байна уу, 256 байна уу хамаагүй шүү дээ. Энд хань чадахгүй тэгээд дуусах юм шүү. Бид наа хүмүүс чинь та нарт мөнгө өгж байгаа бол та нарыг зарна шүү. Та нар өөрсдөө бодолтой байгаараа гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө би зөв ганцхан юмыг зарчмын үед хэлж байгаа нь болохоор за та нар сонгогч болно. Өөрөөсөө шалтгааллах бүх юма хийгээд те гоё маркетинг хийгээд гоё компанид ажил хийгээд те тэрэс нь гоё хайрцагч байгаа те те тэгээд сонгогч болно. Гэхдээ та нарт нэг юмыг бити мартаараа сэтгэлийнхаа чиг хандлагыг хизээч орхиж болохгүй шүү л гэж хэлж байгаа байхгүй юу? Жишээлбэл сэтгэл нь угаасаа л юм шунхаа ч юм уу атаархал ч юм уу эсвэл уралдаж те ингэж байх юм бол тэрэндээ өөрсдөө угаасаа ороогдно. Тэгэхээр та нар өөрсдөө юмны урд явъя гэж хэрэг хүсэж байгаа бол тэрийгэ болж өгвөл аятайхан байлгаараа сэтгэлийнхээ чиг хандлагыг илүү гэгээлэг сайхан байлгаараа шунал хүслээс жоохон хол байлгаараа тэгээд нэг ингээд нийтийн асуудлыг шийдэх тал дээр нь байлгаараа гэж л хэлж байгаа бүгдэнд нь. Хүмүүс ингээд хэл сурчууд болоо гэдэг ингээд байгаа. Гэтэл хүүхдүүдийг хүн байх талаас нь та одоо хүүхдүүдэд яг яаж зад зурдаг вэ? Би бол ганцхан юм яа тий биеийн даалгах процессор л сургадаг. Тэгээ зөөлөн ур чадвар маш сайн сурсан. Тэгээ хард скиллээс бол хэл маш сайн сур. Ер нь сайн инженер болсон байх сайн бизнесмен гэсэн үг. Сайн эмч болсон гэдэг чинь сайн бизнесмен гэсэн үг. Бусдыг маш их сонсож чаддаг хүмүүс, хүний анхаарлыг татаж чаддаг. Бусдыг хөндлөж чаддаг хүмүүс нь арай өөр байдаг. Тэгэхээр том болоод эдрийгээ сурахгүй бол тэр хүүхдүүд хэцүү амьдрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү энгийн юмнуудыг бол сурна шүү дээ. Одоо айгүй энгийн байгаас тэгээ хүндлээ сурчин, сахилга баттай байгаа сурчин. А яг энэ дундаас нэг өөрийгөө ойлгуулж илэрхийлэх гэдэг юмыг бас сурах хэрэгтэй. Би бол энэ подкастаар урлаг байна уу, соёл байна уу, спорт байна уу бүх салбарт тийм Ахмад үеийнхнийхээ үгийг бас сонсъё гэж бодоод байгаа давхар. Гэтэл нөгөө тэднийг ингээд юу гэж хэлээд байхээр үе өнгөрсөн. Одоо эдрээс юу гэж сонсцیں۔ Гэх тийм комментууд бас байгаа даа. Тэгж болохгүй үстэй. Биднэрт асар их үнц нь байгаа. Асар их гоё сахилга бат хүндлэл юмнууд байгаа. Тэдэрт асар их хаях юмнууд бас байдаг. Маш ядаргаатай төвөгтэй нэгттэй биш. Тийм юмнууд бас байгаа. Хүүхдүүдэд бол тэдгээр ахмадуудаас сурах юм бид нар гэсэн үг шүү дээ. Бид нар ахмадуудаас сурах юм байгаа. Бид нар буцаад хүүхдүүдээс сурах юм байгаа. Яг хүүхдүүдийн тэр альфа зетмет гэдэг ингээ яриад байгаа тэр зүйл байгаа шүү дээ. Тэр бол үнэхээр байгаа. Тэгвэл нөгөө талдаа яг л адилхан чи эсвэл дисциплин гэдэг юм те сахилга бат гэдэг юмыг сурч те орой иш дунцдаг, бясалгал хийдэг, дасгал хийдэг, англи хэл яаж сурдаг те та нарын ямар үеийн те хэн байх чинь хамаагүй байхгүй юу. Эцсийн үндэ та нар өөрсдөө тэгээ хөөрөгчлээ. Харин та нараас арай илүү чинь тэрийгэ тэндээ тгээ хийгээ байж байгаа бол та нараас арай илүү бай тасраа явчих. Юм борлуулах ухаанд суралцсан гэсэн. Тэр бүх зүйлийг сурч тэдний хүүхдүүд бусад хүүхдүүдээс ялгарсан амжилттай хүүхдүүд биш. Чи өөрийгөө олох гэдэг юм. Юунаас харах хэвээр. Өөрийгөө сонсох хэвээр. Тэг чи олоод ихээсээ өөрөө азаараа ингэ суугаад аа. Яг яах хэвээр тэр өөрийгөө энэ олоод ихээсээ аюу байжлаа шүү дээ. Яг тэг өөрийгөө олох гэдэг нь болохоор өдөр болгоны аялал. Өнөөдөр би олчлаа, би мэрэгчлээ олчлаа тий. Хаст өөрийгөө яг гой олчлаа биш. Дахиад чи өөрийнхөө сэтгэл зүг дахиад хайштай. Дахиад чи унна, дахиад босно. Дахиад унна босно. Энэ донд сэтгэлийг гоё тэгшгэ авч явахын тулд өөрийгөө олно гэдэг чи өдөр тутмын аялал ахгүй. Тий. Тэгээд тэр мэрэгжил сонголт Монголтон дээр хүүхд мөхтэйг битээ даамтлаа. 5 настайгаас шууд Пикассо болсон хүн бол ховор штэ. Маш цөөхөн байхгүй. Тэгэхээр одоо ингээд би жишээлбэл эдийн засгч бизнесийн удирдлага тий ингээд
маркетинг яг за би яг энэ өөрөө мэржлээсээ нэг хазаасан юм хийгээгүй л дээ. Гэхдээ би ингээд сэтгэл зүй шаардлага өөр тийшээ хөрөв одоо би энийг мэдхийн тулд хүний сэтгэлийг мэдэх хэрэгтэй болж штэ. Тийм тул би энэ сэтгэл зүй гэдэг юмыг судлах хэрэгтэй болж байна. Манлал хүний яаж манлалд яаж сэтгэлийг авдیں۔ Тэ яаж тэгвэл айлгад юм. Яаж ихтгэл өгдөг гэдэг тэр зүйлүүдийг илүү гүн судлах хэрэгтэй болж байна. Миний мэрэгжил өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн байна. Тэгвэл тэр хүүхд өнөөдөр тоо бодоод явж байгаа тэр тоогоо бодож явж ирснээр сүулдээ хөрөөд очиод юу болдог чинь нэг юм болж болно шүү дээ. Өөрчлөгдөж болох уу? Болно. Тэрнээс айгаад хэрэггүй байхгүй. Гоё эрүүл хүмүүсийг бясалгал хийдэг болго бясалгал хийнэ гэдэг нь гээрх гээд байгаа биш. 21-р зуун бол бясалгалын 90 шүү. Өөртөө бясалгал гэдэг байгаа шүү дээ. Зүгээр яг одоо энэ сууж байгаа л бясалгалуудаа анаал амьсгалыг орж гарч байгааг анзаар өөрийгөө тайвшруулж сур. Тэ би ч гэсэн алдаа хийн штеп. Өдөр болгон алдаа хийн штеп. Миний даваа тал юу гэж алдаа хийдэг учраас би даваа талтай байна. Алдаа хийдэг хүн бол хөгжихгүй штеп. Миний би нууцаа хэлэхгүй би бол алдаа хийдэг. Алдаа хийхээс айдаггүй гэсэн үг. Ер нь зөвхөн алдаа хийдэг. Тэ алдаа хийдэг хүн чинь алдаа гэдэг чинь алдаа биш байхгүй үйлдэл байхгүй. Үйлдэл гэдэг чинь үйлдэл биш зориг байхгүй. Зориг гэдэг чинь итгэл байхгүй. Тийм учраас мэдэхгүй байсан ч гэсэн юм. Гэхдээ алдааг байнга алдаа хий гэж алдаа хийдэг биш үү? Алдахгүй тул алдаа хийж байгаа. Туршиж үздэг байхгүй. Асууж үздэг, тогшиж үздэг, хатгаж үздэг, цохиж үздэг, тогшиж үздэг, сорж үздэг. Тэ? Тэнгүүтээ дараагийнхаа бүр бага алдаагаар хийн шүү дээ. Тэгсээр хагаад нөгөө нэг Элон Маск чинь нисгчээ үздэг. Тийм. Тэгээд алдаа хийгээд бас хүүхдүүдийг аягүй алдаа хийх ёстой. Гэхдээ алдаа хийх нөгөө чинь давраад алдаа хийгээ шоурлаа тий. Тэгээд явуулдаг буруу юм тийх юм бол чи өстой чинь гамбир болно шүү дээ. Хүүхдүүд тэгж идэх. Мэдээж тийч үний юм байл шүү дээ. Залуу насны сургал юм байл шүү дээ. Өөр юу ч биш. Soft skill сурах юм байна. Хэл сурах юм байна. Бусдад харилцаж сурах юм байна. Маш том юм. Бусдад тусад сурах юм байна. Еврейчүүдийн нэг гоё цайлгс намдар байдаг шүү дээ. Еврейчүүдийн тэр амжилт гэдэг бол зөвхөн лайфстайл л хэлнэ. Тэрээс биш тэрний даасан тэдэн төгрөг байх нүхвэ тэр хамаагүй. Зөвхөн амжилт бол зөвхөн лайфстайл нь аахгүй. Чи өглөө сайн бүтэн нойртой унтаж чадчихна. Окей чадчихээ. Чартай хүмүүстэй байна уу? Чадчихээ. Дахиад чи утаа юм хийж гэнэ хийж. За чиний орлого ахуй амжилт хөрж гэнэ хөрж гэнэ. За дээрээс нь чи ном уншиж гэнэ үү? Эрүүл хоолж гэнэ үү? Тэ? Гэхдээ зүгээр л хүний нэг лайфстайл нь ном уншаал ингээл байж байгаа нь тэр нь өөрөө амжилт гэж еврейчүүд тодорхойлсон байдаг шүү дээ. Нэг мэд. Тэгэхээр энэ амжилт яг тэрийг нь хэлээд байгаа болохоос амжилт гэдэг нь тэр нэг үр дүн гинэхгүй байгаа байхгүй. Тийм ээ. Жишээл олимпийн авраг гэдэг үр дүн нь болохоор тухайн үе одоо цэг ад жаргал болоод өнгөрчихөж байгаа шүү дээ. Тэгээд босчихж байгаа байхгүй. Гэтэл амжилт гэдэг бол дараагийнхаа тэр олимпийн авраг чинь дахиад дараагийнхаа аврагыг бэлддэг тэр ажлаа хийж шүү дээ. Тэр нь өөрөө гоё амжилт байгаа. Тэр хүний хүүхдүүдтэй ажиллах юм. Шавнараа бэлдээл. Тэгэхээр би бол миний амжилт бол тэр юм биш үү. Дандаа хүнд урам хайрладаг нэгэн байгаарэ гэж яриад байгаа ш. Та тэр тал дээр ганц үг коучинг зүгээр. Хүн зовлонтой байж болно. Маш гоё бүтэмжтэй аз жаргалтай байж болно. Энэ бүх зүйл бүгд үүссэн шиг устдаг. Зовлон байгаа бол наа зовлон чинь дуусна. Хурдан ба удаанаар. Маш гоё амжилттай орой дээрээ явж иж болно. Тэ? Наа чинь ч гэсэн дуусна. Үүссэн бүхэн усна гэдэг чинь ертөнцийн мөнх бусын хууль байхгүй юу? Бүх юм мөнх бусаа. Тийм учраас юунд ч битгий одоо тэ одоо хөөр юунд ч битгий готор өнөөдрийн стресс үүснэ, өнөөдрийн ад жаргал үүссэн шиг устна. Тэгэхдээ дахиад ад жаргал бий болно. Энэ дунд сэтгэлээ тэгш хамгаалan, сэтгэлээ жоохон тийм доктортой байлгаж сурах юм бол тэр хүмүүс угаасаа эерэг байна. Өдрөг байдлын цаад нууц нь бол тэр. Мөнх бусаа. Тэгэхээр нөгөө зовлон жаргал дээшлээ тохиолдох юм чи. Аль нэгэн ч битгий готраад дунд нь битгий балаа үлд хийгээд гэсэн үг байхгүй. Сайхан тайван бай, зорилгоо хар. Тийм бол эерэг байна. Угаасаа эерэг байна. Ажлын өндөр хэмжээнд төсөө яг бусдад урам хайрладаг шиг өөрөө бас байнгын юм урам хайрлагч байгаарай. За баярлалаа.